Oriflame компаниас арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс гадна маш олон гайхамшигтай сайхан үнэртэн сөрчгнүүдийг бас монголчуудад хүргэдэг. Амбар буюу хувь ноттой хэд бас цуврал байдаг. Тэгээд энэ үнэхээр гайхамшигтай хувь нотны хуурай хэрвээ өвлийн улиралд бол яа харахгүй тийм дулаацуулмаар тийм сайхан үнэрийг үлдээдэг. Essence Supreme гэдэг саяхан дүнгийн сайхан гарсан байсан. Тэгээд анхны хамарлалт буюу анх үнэрлэл шууд дурлсан. Ерөөсөө энээс анхилж байгаа тэр үнэр бол ямар ч бүсгүй үнийг өөртөө ихтэй хараад дээгүүр алхмаар тийм мэдрэмжийг үлдээж байгаа мэт санагдчихсан. Ванилийн хатан хаан гэж нэрлэмээр юм гайхамшигтай сөрчиг байдаг. Энэ бол яг тийм гоё цэврээрээ үнэртдэг сайхан ванил ноттой. Энэ нь болохоор нэлээд чихэрлэг тийм ялдамхан октодод зориулсан юм шиг илүү эмгтээлэг байлаа тоддохын тулд төрхөл зохимжтой санагддаг. Намайг бүр соронзон мэт татсан бас л анх үнэрлэл ерөөсөө зүрхсгэлээрээ дурласан бас нэг сөрчиг бол энэ магнетеста. Үхрийн нүд нь өөрөө бусад ноттойгоо ванил гэх мэт шиг ноттойгоо маш гоё сүлдэж маш сайхан анхлан үнэртгэхээс гадна юу ч хамаагүй өөртөө татах тийм соронзон мэт хүчтэй тийм гайхамшигтай сөрчиг санагдаг. Тэгээд за одоогийн байдлаар хідэн бортогд дуусгаснаа сулалснаа бас санахгүй байна. Хизээш төрсөн зохимжтой санагддаг. Энэ сөрчгийг дангаар нь биш бас өөр сөрчигтэй давхарлаж төрөх бас боломжтой санагддаг. Миний хувьд бол би одоо яг энэ дотор байхгүй байгаа нөгөө Amber Elixir-тай бас хамтдгаа төрөх юм бол хуурай, хувь нот, маш гоё жимслэг нот хоёр холилдоод өвөрмөц хачин сайхан анхлан үнэр ардаа үлдээдэг. Тэгээ миний бас нэг дуртай сөрчиг одоо энэ даалга байна. C гээд модлог ноттой, арц хүжний ноттой, цацангууд л дулаахан уур амьсгал, хачин сайхан модон байшин дотор дулаан зөөлөн галын дэргэд сууж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг бас нэг сайхан сөрчиг байдаг. Ер нь Oriflame-ийн оруулж ирдэг сөрчгнүүд маань миний мэдхийн Монголын зах зээл дээр хамгийн нэгдүгээрт борлуулагддаг сөрчиг гэж сонсож байсан. Судалгааны ажлаас ч гэсэн эндээс харагдчихсан. Таашаан, таалан сонирхож өөрийнхөө дуртай сөрчгээ харамгүйгээр өөрөөсөө хайрлахгүйгээр хэрэглэж байгаарай гэж бас хэлмээр байна. Одоо ингээ хамтдаа анхлан хүрээгээ тэлцгээе.